Өнгөрсөн 11-р сард болон энэ 12-р сар гарснаас хойш хөдөө орон нутгтүүдийг нийслэлд цаг агаарын байдал харьцангуй дулаан. Өмнөх жилүүдээс 10-аас 15 градусын хэмээн дулаан байнамаа. Ямар ч цаг агаар ийхүү дулаарсан болон хизээнээс эхлэн хүүтэрч цасарах талаар бид нар албаны үнээс тодрууллаа. 11-р сарын ер нь 11-р сар бол үндсэндээ бол ихэнх нутгаараа дулаан байсан. Энийг бол манай сүүлийн 20 жилд өөрөөсөө үндсэндээ 11-р сард болоогүй ийм дулаан жил болж байна гэсэн чинь. Бол өвлийн сар гарсан хэдий ч хэлээсэн хүүтрэхгүй байгаа явд нь бол тэр өвлийн процесс гэдэг юм байна. Урал дээгүүр бол уралын нуруу дээгүүр их талтай орон гарч ирж байна. Манай нутгаар бол үндсэндээ бол баруун хойноос Оростой Сибирээс хүүтэн агаар орж ирдэг гэсэн бол энэ жилийн хувьд бол урал дээр гүвэн тогтохгүй. Тийм учраас манайх бол тэр Сибирээс хүүтэн агаар орж ирэх нэг нөхцөл бол бүрдэхгүй байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд өдөртөө 5 шүндэ хасах 15 хэмээн хүүтэнтэй хонжоо байна. Харин албаныхны хийж байгаагаар цаг агаарын дулаар 7 хоногт өргөж энэ 7 хоногийн сүүлээс эхлэн цаг агаарын байдал 10-аас 15 хэмээр хүүтэрч цас орох юм байна. Тэгээ одоо 12-р сар гараад өнөөдрийн байдлаар та бүхэнд дулаахан байна, сайхан байна гэж хэлээ. Мөдгөн хүүтэрнэ. Одоо ингээд 6-7-ны үеэр бол цас орно. Дараа нь араас нь 8-9-ээс эхлээд бол хүүтэрнэ. Ер нь үндсэндээ энэ 10 хоногийн сүүлчээс эхлээд хүүтэрч эхэлнэ гэсэн. Олон жилийн дунджаасаа бол 12-р сард Төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн хойдлоор бол хүүтэн гэсэн мэдээ гарсан. Тэгээд ер нь энэ өвлийн хувьд ч гэсэн өвлийнхаа саруудаа бол хүүтэн гэсэн мэдээ гарсан. Тийм учраас тэр хүсээд байгаа хүүтэн бол мөдгөн ирнэ гэж ойлгох хэрэгтэй. Цаг агаар ийхүү дулаан байгаас гол нуурууд хэдийгээр өнгөн хэсэгтээ мөсцсөн мэт харагдаж байгаа боловч мөсдлөгийн хэмжээ болон мөсний зузааны хэмжээ бага байгаа учраас иргэдэг гол нуураар гатлах явахдаа анхааралтай байхыг анхааруулж байна. Дулаан байгаа учраас гол мөрний ус хөлдөж байгаа хэдий ч хэлээссэн мөсдгийг зузаараагүй байна. Цөмрөх аюултай байна. Тийм учраас дааж хүн үйл ажиллагаа хийж явж байгаа хүмүүс газар төвшилж гэж батхаагүй замаар явж ол ус руу цөмрөх ийм нөхцөл байж болзошгүй шүү. Тийм учраас анхаарал болгоомжтой би бас давхар анхааруулж байна.